За би нэг сонин түүх Нүүдэлчин Монгол цахим сүлжээнийхэндээ сонин түүх яриулах. Чоныг намлсан эмэгтэй танилцуулъя. За тэгээд чоныг яаж намлсан тухай энэ эмэгтэй одоо өөрийнхөө яаж чон намлсан тухай ярина. За та чоныг ер нь тэр галзуу чоныг яасан тухай нэг яриад өгдөө биднэрт. За ингээд 2010 оны хавар одоо мал төлөвлөдөг үүсний дараагаар бас хавар жаан нутагтаа буугаад тэр үед бас хонио ашчихсан байсан. Тэгээ хонио ашчих унтаж байсан. Шөнө хонь үргээд яасан нохой шоу ерөөсөө юм байгаагүй. Тэгээ ингээ ганцаархнаа байжсэн хонь үргээд яасан гараад ирсэн хашаан дээгүүр галзуу чон орсон байсан. Тэгээ түүнийг буу зэвсэг гэж байхгүй зөвхөн лангараараа нэг мод барьж байгаад л юу яасан хөөгөө гаргасан. Ууцсан дундуур нь модороо саваа хөөгөө гаргасан. Тэгээд малны мантаар 90 суваа ингээд хашаан дээгүүрээ гараад ингээ алдчихсан байсан. Тэгээд араас нь гараад ирсэн ганц ишгтэй юм ааш юм байгаагүй. Тэгээд ишгтэй магаан авчирж хотондоо оруулчихад эргээд гэртээ ороод байж итл нэг 20-30 минут болоод ойр авийнхаа айлуудыг ерөөсөө дуудаад ирээгүй ерөөсөө дуулаагүй ингээл нохонош юм ерөөсөө надад сонсогдоогүй. Тэгээ байж итл нэлийн дээр хонио орхичоод ашааныхаа амыг таглаж янзалж орхичоод дээшээгээ яваад явсан. Манай ахих бас туслан өдөнүүгөө явцсан байсан бас цасан шуурга байгалийн арын шингаас болоод эргээд малаан туугаад ороод ирсэн байсан. Бас нэг айлт байсан. Тэгээд ахыгаа нэлийн гэрт нь очиж төхөж явж байгаа дуудаад явсан. Ах маань ирсэн. Ирээд надтай нэг 20 минут байж байгаа. За одоо нэгэнтээ байгалийн амт юм чи бас юу яатсан одоо явцсан байна. Очиж унтдаг гэж хэлж уулчаад явуулаад нэг 5 минут болж итэл дахиад хонь өргөсөн. За. Тэгээ эргээ гараад ирсэн нөгөө амт эргээ орцсон байсан. Нөгөө модон барь явсан. Хонь маань ашааныхаа амаар гараал бүгд гараад алгуулсан. Тэгэл нөгөө галзуу бахан над руу эргээд дайрангуут нөгөө модороо яг сарсан шордыг өрн юу яасан. Татаж нөгөөтөө өөрийгөө аварч намнаж авсан. Тэгээд эргээд орилох чимээнээр манай ах маань бас нөгөө сэргийг байж исэн учраас сэрүүн байж исэн учраас буцааг бүрээд ирсэн. Тэгээ буу аваад айлын буу аваад хараагаа бүрээд ирсэн. Хонь би нөгөөтгийгөө намначаад бас тэгэл хүн чи тэр их үедээ бас жоохон сандардий байлээ. Та айхан байхгүй болчихсон уу? Айхан байхгүй ерөөсөө би ч ер нь айх аюул бас гайгүй штэ. Олсооч одоо тэр ихэд эрэгтэй хүмүүс ч одоо айгаа шүн гарч чаддаггүй гэдэг. Тийм юм бол надад байдгүй байсан. Би ганцаараа ингээл шүн ороо өдөж нөгөө 2000 оноос ч урагш ингээл шөнөөрөө өдөж бод хөөцөлдөөл ингээл явдаг. Надад айх юу бол нэг байдгүйсэн. Цогтой малчин эмэгтэй зоригтой. Тэгээд нөгөөдгийгөө ингээл яг ингээл цохол унгацсан мөртөндөө 2-3 толгойроо савсан мөртөндөө хөлийг ингээ хараад байгаа байхгүй. Тэгээд ингээл хөл нь ингэж хөдөлж ийснэ болчтой билээ. Тэгэнгүүт нь хайчгаад малныхаа араас гүйж байгаа байхгүй. Тэгсэн ахыгаа хүрээд ирэхэд хашаа дотор гэж ойрлцоод харайсан ямар сандаа манай ах гэж байгаа юм. Нөгөө чи үхгэцэл байгаа хэрэг. Тэгээ би хоньныхаа араас явцсан манай ах гүйжчихэд нөгөө бохоны дэргэд очиж буутах гэсэн чи гарын чичрээд байсан гэж ярьж байгаа. Тэгээд бүр мөс намнацсан байсан. Тэгээд хоньоо олж яваад маргааш нь нөгөө ашаан дотроос төрүүчи үргээ явсан малаа олж явсан. Тэгээд ямар ч байсан ганц өнчий шиг нөхрөлгүй тэр аюулаас яврагдчихсэн. Оо за та чи тэгээд энэ боохоны эрлэг болсон хүн байна шүү дээ. Тий одоо тэгээд бас чонон сүлдтэй гэдэг гэж бас овглогдож явдаг гэдэг. Аа за. Яста буянтай хүн манад ирсэн байна. Тэгээд ямар ч байсан одоо боохоо бол манад дахиж ирэхэргүй боллоо. Тэгээд төр засгаас бол энэнийг бас үнэлж яасан юм байхгүй. Тэгээд сумын ард түмэн бас манай малын эмчний гөгшин байдгийг манай аавтай адилхан тэр маань ерөөсөн шудраг журам медаль өргөнжлнгээд асар их хөөцөлдсөн тэгээд тэр маань бүтээгөө тэр гөгшин маань энэ жил тэгээд өөд болчихсон. Тэгээ манай сумын бас заримаар иргэд болсон одоо шудраг журамт медальтай гэж өргөнжилж явдээ манай засаг багийн засаг дээр гасахгүй болоо. Тэгэлгүйхэн малчин тэрүүднийх ба ярилж явдаг. Тэгээ та ч өстө жинхэнэ зоригтой ийм л улсууд одоо биднийг зах хязгаар одоо дэлгэсэн тэрлэг шиг Монгол нутагта цагаан эсгээгээрээ барьцгаа тэнд дотроо өстөн дайснаас илүү
өөрөө тавхиад ирсэн галзуу чодыг хүртэл ингээд намж чаддаг юм малчтай байд. Ийм дээр дотроо бүр ийм эмэгтэй малчтай юм байна. Тэгээд энэ нөхцөл байдлыг бид нар бас цаашаа ингээд телевиз зараад өгнөгөр өгнөө. Тэгээд ингээд сэтгэлээ уудлаад ингээд энэ түүхээ ярьсанд бол их баярлалаа. Бид энэ нүүдэлчин Монгол захим сүлжээн дээр энийг чинь одоо эвлүүлээгүй шууд энэ үгээр нь тавиад явна. Тэгээд хүмүүс ойлгоно үст энэ чон битгээл нохотой тавхиад ирэхэд баг хэцүү байдгийг чинь. Тэгэхээр галзуу чоныг очиод ингээд намнаад магадсан ийм сайхан эмэгтэй малчин одоо өөрийнхөө түүхийг ингээд жижигхэн богинохон хугацаанд ч гэсэн бидэнд ингээд хүргэсэнд танд баярлалаа. Тэгээд танд эргүүлэг сайн сайхныг үсэе. Та зориг бол гэхдээ тэргүүл байгаа юм чинь. Тэрийг хүсэлтгүй юм байна. Гэтэ тэгээд бас нүүр тулаад бас бодит биеэ хатлаар бас тэр үед бас нөгөө арай л илүү зөрөгтэй байсан. Одоо дахиад тийм юм тохирвол яах вэ? Бас жоохон айдастай болт юм лээ. Гэхдээ нөө бүх хүн чинь аврахтаа нэг удаа барилдсан багт хоёр дахь нь гайгүй юм байлаа гэдэг шиг. Тэгээд одоо нарийн ингээд одоо ихэд яах юм бол бас тэгэл өөрийгөө юу яачих вэ? Хамгаалах оролдсон шүү дээ. Мэдээж ямар нэгэн амьтан чинь амьдрахын төлөө амьд явахын төлөө явж байгаа юм чинь тэмцэл таарах ба. За өстой баярлалаа энэ сайхан одоо энэ ч одоо нэвтрүүлэг болчихлоо шүү дээ бүтэн. Тэгэхээр одоо таны тухай нэвтрүүлэг одоо бид нэр нүүдэлчин монголоор үзэх нь байна. Та өөрөө энийг үзээрэй, баг хамт олон сонсороо. Тэгээ энэ нэр энэ чоноо би бол чадахгүй гэж өөрийгөө бодож байна. Чоноос зүхтэж явал аягүй хойноос хонгоноосоо бариулах. Гэхдээ тэгэл хүн чинь одоо өшөө эсрэг нэг хүн юу атсан байвал одоо яасан аймаар ингээд айц төрөөд би чадахгүй байх гэж бодож л байдаг. Яг өөрт тулаад тэгэхээр бас үзэхэд байх л тийм. Ямар ч байсан дайсантайгаа тэмцгэл юм бий тээ. За би нөгөө Хинтээ аймгийн Бачирээд нөгөө Баавгатай ноцолцсон хүн би дээр би бас очиж уулзч байсан. Одоо 30 жилийн өмнө юм байна да. Тэгээ одоо чоныг намсан хүнтэй уулзж байгаад одоо бэлгшээж байл одоо их баярлалаа. За ингээд төр баяртай залуучуудаа. За баяртай танд ажлын амжилт хүсье. За баяртай.